Улсын хурлын дарга бямб цогт анх улсын хурлын дарга болохдоо спикер нам бус байх хуулийн төслийг дэмжинэ гэж амлаж байлаа. Харин одоо тэр энэ байр суурь хадгалахгүй нь тодорхойллоо. Эрх мэдлийн төлөө 2 сарын хугацаанд амлалтаас эргэж ууцдаг эрх баригчдын энэхүү хууд үгүй байдал сөрөг хүчинд дахин цохилт болчихно. Парламентод 68 судалтай Монгол Ардын нам бүлгээ зангидж чадаагүй учраас сөрөг хүчний дэмжлэгийг удаадараа авсаар ирсэн олон жишээ бий. Тэдний нэг нь бямб цогт улсын хурлын дарга болохын тулд ардчилсан намтай тохиролцож спикер болсон явдал лээ. Тухайн үеийг иргэн сануул сөрөг хүчнээс боловсруулсан улсын хурлын дарга нам бус байх хуулийн төслийг дэмжинэ гэдэг амлалтыг бямб цогт өөрөө өгч намаасаа түтгэлзэх болцоотойгооч зарлаж байсан нь 2 сарын өмнөхөн билээ. Өнөөдрийн хуралдаанаар 5 асуудал хэлэлцэн. Хэрвээ улсын хурлын гишүүдийн олонхонд ийм хууль батлаад ингээд одоо ажиллавал намаас төтгөлзөх асуудлыг бас одоо ярьж болохгүй асуудал биш ээ гэж үзэж байгаа. Харин одоо парламент дахь эрх баригчдын бүлэг дээрх хуулийг дэмжихгүй гэдгээ ил цагаан зарлаж байна. Өөрийн амаар ард түмэнд хандан намаасаа төдгөлзөх болцоотойгоо зарлаж явсан бямб цогтч амлалтаасаа буцсан бололтой хууль санаачлагч төслөө эргүүлэн татсан гэдэг тайлбарыг хагас дутуу хэлээд ярилцлага өгөхөөс зайлсхийлээ. Тэгээд хууль санаагч нар саналаа татсан байна ахын дөө. Улсын хурлын гишүүн Тэмүүжингийн зүгээс санаачилсан хуулиа эргүүлэн татаагүй гэдгээ бидэнд мэдгдсэн юм а. Тэрч бүхэл хаврын чуулганаар хилцүүлэх болов уу гэдэг хүлээлттэй байгаагаа ч илэрхийллээ. Гэвч улсын хурлын дарга нам бус байх, чуулганы танхимдах, ерөнхийлөгч ерөнхий сайдын суудлыг доош буулгах зэрэг ардчилсан намын санаачилсан хуулиудыг Монгол Ардын намч тэр, улсын хурлын даргч тэр дэмжихээсээ татгалзаж сөрөг хүчин завсарлага авахаас өөр гарцгүй болжээ. Яг манай саналуудын гол зүйлүүдийг нь бол нөхдүүд эсэргүүцээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо анх бол ингээд ярихдаа томилогдохдоо нэг зүйл ярьж байгаад яг ингээд хуулийн хилцүүлгийн явцад бол одоо ингээд эсэргүүцээд байна. За энэ бол одоо бас ийм зарчимгүй бас улс төрийн соёлгүй ийм асуудал гэж харж байгаа. Яагаад вэ гэхлээр одоо томилогдохын тулд ямар нэгэн амлалт өгчөөд тэгээд тэр амлалтаасаа бас буцна гэдэг бол ер нь бол одоо энэ манай эрх баригч намын одоо иргэд сонгогч олонтойгоо ч гэсэндээ харьцдаг хандлагыг илэрхийлээд байгаа шүү дээ. Эцлийгүй байгаа учраас тэр заалт юм байна, энэ заалт юм байна гэж хэлэх бол одоохондоо ирд байна. За гэхдээ эн чинь 126 болохоор ер нь их юм өөрчлөгдөх шаардлагатай байд юм байна. Тэгээд эн чинь одоо 30 гаруй жилийн түүхтэй парламент дээрээсээ бид одоо засаж янзлах юм удаж бас байна шүү дээ. Дотроо хагарсан Монгол Ардын нам засгийн газар улсын хурлын даргын томилгоонуудаа ардчилсан намын дэмжлэгийг олон удаа авсныг монголчууд нийтээрээ харсан. Тэгвэл Монгол Ардын нам одоо ахин сөрөг хүчнээ муурхаа шийджээ. Их хурал дахь ардчилсан намын зүгээс улсын хурлын даргын зөвлөлийн хуралд асуудлыг ахин тавина гэдгээ мэдгдсэн. Гэвч тэдэнд хуулийн төслөө хамгаалж үлдэх эрх мэдэл парламентод 68 судалтай Монгол Ардын намын өмнө аргагүй тутаж байна.